тэр хөгжмийн үндэс нь юунаас үүсдэг вэ гэвэл хөгжмийн үндэс нь ерөөсөө тэр хөгжим урлаачаас үүсдэг. Манай аав чинь жүжигч юм шүү дээ. Тий, дамжаа гэд. Би энэ хөгжмөд үзчихсэн тийм. Одоо энэ бол яг ингээд хийл хөгжмийн магадгүй стандарт нь байдаг байх л та. Яг загвар нь бол тийм. Загвар тийм байна. Мэдээж яг урлаачдын тухайтад бол ингээд өөр загвараар хийчээ гэдэг нэг тийм одоо хүсэл сонирхол байдаг байх гэж зүгээр хөдөө болж байна. Магадгүй энэ гитар шиг ингээд зүгээр л энэ цулхуу бүрэнхий байх юм бол дууралтанд нь нөлөөлнө гэсэн. Энэ хийл хөгжмийн одоо яг таны нэр за хийл хөгжмийн энэ үндсэн хэлбэр биш үү? Тэгээ энэ үндсэн хэлбэрийг чинь Андре Амати гэдэг 1500 оны үед байсан. Тэр хүний гаргасан загвар. Яг хичээл орж байгаад яг энэ хийлийн үндсэн хэлбэрийг гаргахад нөгөө бидний сайн мэддэг ч нөгөө Леонардо да Винчи гэж яриад байдаг. Леонардо да Винчи бас оролцсон магадaltaй энэ гэж ярьдаг. Оо тийм үү тийм. Хөгжим гэдэг чинь нөгөө нэг ямар нэгэн Англи, Хятад, Орос, Монгол ялгагдахгүй дэлхийн дундын хэл шүү дээ. Хамгийн алдартай мастер гэж ямар мастер хэлэх вэ гэвэл үхсэн мастер хэлнэ гэж тэр чинь үхчээр алдартай болчихдог байхгүй юу? Одоо ингээл хөгжим хийгээл тухайн үедээ л бас тодорхой гэсэн өөрөнгө гэсэн нэр хүнд үнцнийг үүсгэсэн олон танигдсан байжгаад тэгээд нэг өдөр явчих юм бол хөгжим өсчдөг. Тэр бол мэргэжлийн хөгжимчид бол бүгд хөгжим урлаачтай. Яг бүгд мэддэг л гэсэн үг. Одоо бид нар чинь хөгжим урал гэдэг чинь нэг юм салбар байгаад байна шүү дээ. Энгийн хүмүүс чинь зарим мэддэггүй шүү дээ. Би та юу гэдэг вэ гэж хэлсэн. Тэгээд би чинь ингээд хөгжим уралдаг юм байхгүй гэсэн. Нарийн мужаа юм биш тэгээд ингээд. Тэгэхээр энгийн хүмүүс чинь тийм ойлгохгүй байхгүй. Гэтэл бид нар чинь яг л ийм мэргэжлийн хөгжим мэддэг. Биднийг мэддэг хүмүүс нөгөө энэ тодорхой жижиг хүрээндээ яваад байдаг байхгүй. Ерөнхийдөө Азийн зах зээлд Аз мастрын хийл борлуулалт аягүй муу байдаг байхгүй. Тэд нар Япончууд, Солонгосчууд, Хятад хөгжимчд бол Европ мастер хөгжим барих илүү сонирхолтой. Яг гэвэл Европууд эдгээр бол өөр төвшний хүн гэсэн нэг юм бүр суудсан байж тээ. Тэгээд манай манай найз нэрдгсэн чиний нэр ингээд этикет биччихээр Аз нэр шиг харагдахгүй чи Азтай маа гэдэг байгаа байхгүй. Чиний чи Аз нэр шиг харагдахгүй ингээд амчаа гэдэг хоёр хаамаа орцоор бараг ер нь энэ хаашаа Скандинави хойг юм та нэг юм давхар их шигтэй бичдэг шүү дээ. Одоо бэлэг мэлэг өнө хаана би сайн мэдгүй давхар шиг бараг тэгж харагдах гадхан чинийх Аз нэрчлээ чи бас хүмүүс нар чинь хаанах юм бодлоо гэдэг ингээ авчих магадлал айгүй өндөр биднээс даваа талтай юм гэдэг байгаа байхгүй. Солонгосод манай найз солонгос гэж яриад байгаа байхгүй. Яг ийм нөгөө нэг одоо номт хөгжим урлаачийн мэргэжлийн одоо үнэмлэх олгодог диплом одоо боловсролыг нь олгодог улсууд ер нь ямар улсууд байдаг. Тухайлбал бол таны хувьд бол Италид төгссөн гэж штэ тийм. Тэгмэд яг энэ чиглэлээрээ боловсрлоо Италид эзэмссэн дээр юм байна гэдэг мэдээж сонголтыг хийж явсан байх гэж бодоод байна л да. Тэгэхээр яагаад одоо жишээ нь тухайлах юм бол Итали улсыг сонгосон магадгүй өөр сонголтууд байсан болов уу гэдгийг л сонирхоод байна. Яг би өмнө нь бол мориор 89 оноос хойш мориор гэдэг гэсэн. Тэгээд хийл хийж сурна гэдэг чинь бол тухайд бол миний мөрөөдөл байсан л да. Тэгээд яг Германд нэг хэсэг ажиллаж амьдэрсэн би 3-4 жил. Тэгж явахдаа нэг хүнтэй танилцаа. Тэгээд Итали ч өөрөө энэ хийл сонгодог хөгжим урлагийн өвлгийн нутаг байхгүй юу. Ялангуяа миний тэр сурсан Германо гэж хот байна. Тэр чинь одоо хүн болгонд мэддэг ш улаан ээл кино моног гэл ингээд ярьдаг. Антонио Stradivari гэж байна. Guarneri гэж Амати гэхээр одоо хүн болгон мэднэ. Амати гэл гитарч байдаг юу ч гэдэг. Энд чинь бүр Амати династи гэж ярьдаг шүү дээ. Яг энэ салбар дотор бол Аматигийн эзэнт гүрэн гэтлээ бүр ингээд ийм танигдцээд байна. Тэр хүмүүсийн чинь үнэлсэн сургууль бүх юм чинь тэнд байхгүй юу. 2000-аас 2004 онд яг одоо өвчл зарцуулах юм бол Антонио Stradivari-ийн нэрмжид олон улсын хөгжмийн зэмсэг урлагийн институт гэдэг юм. Энд чинь бас их сонин төвхтэй сургууль шүү дээ. Ерөөсөө уг хот тэр Германо гэдэг хот маань ойролцоогоор 150 мянга орчим хүн амтай байсан намайг байхад. Гэвч бүртгэлтэй хийлээ маасууд 3-4 мянга байдаг. Бүртгэлгүйгээр бас аягүй олон байдаг байхгүй одоо ингээд аль биесны бүртгэлгүй хуваараа хийгээд ингээд хөгжим зардаг. Тэгээд түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн хамгийн алдартай хийлийн маасууд бүгд тэр хотоос үүсэлтэй. Хийл гэдэг хөгжим чинь тэр хотод үүссэн байхгүй. Манай сургуулийг бол одоо нөгөө нацизмыг үндэслэгч Муссолини гэж ярьдэн шүү дээ. Тэр чинь үүсэн байгуулсан сургууль шүү дээ. За манай Италийн энэ хот бол бид нар хийл хөгжим урдлаараа алдартай маа. Тэгэхээр Германо гэдэг хотод хийл урдлын юм сургууль үүсгэнэ гэж тэр хүн тухай тэр дэлхийн 2 дугаар дайны өмнөхөн
тэр сургуулийг үүсгэсэн тийм сургууль. Гэхдээ яг тийм нацизмын юм бол тийм байхгүй. Тэгэхээр ер нь хөгжмийн зэмсэг одоо ялангуяа энэ хийл сонгодог хөгжим энэ урлал дээр бол анх үүссэн их орон хөлгий гэдэг тэр юм байна. Тэгээд тэрийг очиж зорж сурж ирсэн да. Тэгэхээр ер нь бол одоо дэлхийд яг энэ төрлийн боловсон хүчин бэлтгэдэг мэрэгжлийн сургууль одоо нэр хүндтэй гэдэг утгаараа бол Итали номер 1 гэж тэр Герман хотын одоо миний сурсан сургууль бол тэр чинь ерөөсөө олон улсын институт гэж явдаг. Яг би анхны Монгол байсан. Одоо бол бас сүүлийн Монголд хэвээрэл байж байгаа. Тэнд одоо хүн сураагүй. Зөвхөн гадны орнуудаас маш олон орны оюутнууд байдаг шүү дээ. Ялангуяа Япон, Солонгосууд бол аюул их байна. Тэгээд бүр Тунис хүнч байсан, Латин Америкаас байдаг, Европын орнуудаас маш их байдаг. Америкаас ч суралцсан. Хийл бол одоо хүн төрөлхтний хөгжмийн зэмсэг дотроос хамгийн нарийн хийцтэй, хамгийн уран хэллэгтэй хөгжим гэж би боддог л да. Өөрөө хийлч хүний хувьд. Би танай яг нөгөө мэрэгчлэр нь яг тэр хөгжмийн их оронд сурж төгсөөд ирсэн болохоор нь магадгүй бас түүхийн талаас тодорхой хэмжээний судалгааны хичээлүүд ордог байсан болов уу гэж бодож ин л та. Тэгээд ер нь одоо энэ хийл хөгжим, номд хөгжмийн төрөлд орох уу тийм. Энэ хөгжмийн ер нь гарал үүсэл нь хизээнээс яригддаг юм бол энэ яг тогтцсон юу бол байхгүй. Яг баталгаатай тийм тогтцсон одоо яг ингэж үүссэн гэсэн байхгүй. Ер нь бол хийл хөгжмийг бол Андре Амата гэдэг хүн анх бол яг ийм хэлбэрт нь оруулсан. Энд бол тэр Леонардо да Винчи бас оролцсон байж магадгүй гэсэн нэг тим юм явдаг. Тэгэхдээ яг биднэрт хичээл зэр заадаг нь бол анх бүр үүсэл нь бол одоо люто гэж яриад байдаг. Манайхаар бол баг нэг Казахын домбор маягийн арабын люто гэж ярьдаг шүү дээ. Нэг яг домбор шиг хэлбэртэй. Тийм, мандолин гэж нэрлэдэг. Тэндээс үүсэлтэй гэж яриад байдаг байхгүй юу. Би бол хувьдаа би тухайн үед тэгж хичээл орж явах хүртэл би өөрөө бодлоо хэлжсэн байхгүй юу. Нэгэнт бид нар чинь тэр хүннүү гэдэг чинь энэ номд хөгжим гэдэг чинь өөрөө адууны соёлтой айгүй ойрхон байхгүй юу. Төсөөлөө дотор логикоор ер нь тийм. Энэ номд хөгжим гэж яг энэ ангиллал дотор ямар хөгжмүүд багтаад байна? Номд хөгжим гэдэг маань тухайн хөгжмийн зэмсгийг номоор хөрөөдөж, татаж дуургаж байгаа хөгжмийн зэмсгүүдийг л ерөөсөө номд хөгжим гэдэг. Яг л номол хэрэгжилж байгаа л бол гэсэн. Энд чинь одоо манай харал мориор орж байна тийм ээ. Үндэсний хөгжмүүдээс сонгодог хөгжмүүдээс хийлийн төрлийн бүх хөгжмүүд, хийл, эрдүү хийл, үлэнчил, контрбас гэдэг. За дээр нь гисгэл нийтрүүл номд хөгжим байл тийм. Контрбас гэхдээ бас гараар тоглоод. Тийм хийлэн дээр ч ялгаах гараар тоглоно шүү дээ. Бүр мориорн дээр ч пицкат гэж яриад байгаа. Гараар бас тоглоно. Тэгэхдээ ер нь ихэвчлэн тоглогдож байгаа юмнууд нь бол яг техник нь бол нумаар татаж хөрөөж гин гэсэн үг байхгүй. Ном гэдэг юм маань өөрөө зөвхөн адууны сүүлэл татдаг юм. Өөр яг одоо сүүлээд нэг тийм синтетик материал гарсан болж адууны сүүлийг давах материал байхгүй. Ялангуяа одоо энэ Улаанбаатар нийслэлтэй манай энэ Монголын тусаар тогтносон Монгол улсын адууны сүүл бол хамгийн өндөр үнэтэй түүх хийдэг байхгүй. Тэгээд номд хөгжим гэдэг маань адуугаар төсөөлөгдөх боломж байхгүй. Адууны сүүлийг тэр номонд хийж тэрүүгээр л хөрөөдгөөс өөрөөр дуурдаг байхгүй. Адууны сүүл чинь одоо ингээд бүтцийн үзэх юм бол бараг нөгөө энгийн хүнд одоо нөгөө шампуны реклам дээр хүний үсийг нэг микроскопоор харуулсан нэг юм өргөстэй юм шиг харагддаг шүү дээ. Тиймэрхүү л бүтцтэй гэсэн үг шүү дээ. Тийм бүтцтэй учраас тэр чин дээр нь давирхаа төрөгчээд тийм арцгар үчин тэр чавхцыг ингээд татаж дуургаад байгаа гэсэн үг байхгүй. Түүнээс коллизийн бол тэр чин дуурахгүй шүү дээ. Тэгэхээр заавал ном төгжмийг бол адууны сүүлээр номыг нь халгаслана, тэрүүгээрээ татад дуурна. Тэгэхээр тэгээ ботгод чинь ямар ч ном байхгүй арабын тэр лютож мандалинтай ямар холбоо байна? Би тэгж хэлсэн байхгүй. Энэ бол миний бодлоор тийм биш байна. Тэгээд тэр чинь Атила хаан гэж байсан хүннүү өрн гэдэг чинь Ромтой бол маш хэлхээ холбоотой байсан гэж түүхтэр яриад байгаа шүү дээ. Миний бодлоор хүннүүчүүд бол нэг хуур маягийн татдаг байсан байгаа. Яагаад гэвэл тэр чинь чавцын надны сүлээр хийчихэн. Ширэн цар татчихсан номонд надны сүл авчиад хийчихэн. Тэгээд модны дээр хөрөхэд татдаг байсан болов. Зүгээр одоо яг энэ чиглэлийн түүхийн хүмүүс, археологийн чиглэлийн хүмүүс хүннүү өрний үед одоо бүр тэр тийшээ хүннүүг их нүүдэл явж явах үед энэ Монгол үндэс ухсаа театр хүннүүчүүд яг тийм чиглэлийн хөгжим хэрэгжилж ирсэн үгүй бас сонирхолтой судалгаа байх байлгүй. Тэгээ би болохоор багштай хэлсэн байхгүй. Манайд бол мориор гэж юм хөгжим байт юм, эхэл гэж хөгжим байт юм. Баг маш эртнээс судалсан. Энэ л эртнээсээ л номтой байсан. Бид нар ийм адууны соёлтой хүмүүс. Тэгэхээр би бол наадсан юм хийлэг өлөөдөөс яхаад надад нэг тийм ихтгэлтэй биш байна. Би бодохдоо баг манай энэ монголчуудаас гэсэн хэлсэн байхгүй. Ер нь байж болох гаргалгаа байхгүй. Баг хэрвээ судалж үзэх юм бол тэр нь илүү үнэнд ойрхон байгаа байхгүй. Номтой юу, номтой хөгжим.
Тэгэхээр хаамаагүй зүгээр юм луута юм гитар шиг юм мандлын шиг хөгжмөөс үүсэлтэй гэхээс илүү тэгэд хийли чинь өвг нь бол виолада гамба гэдэг одоо виолончел гэж ярьдаг морил тэрийг бол арай жахан жижиг ингээд хөлөндөө авчуулж ингээд тоглодог хөгжим байж байгаад ингээд багаар ингээд хийлгүүлсэн баггүй тийм. Тэгэхээр хуурч эндээ ингээд авчуул тоглодог байхгүй эсвэл урдаа тавиад их гэл мэгэл чи яг ингээд нумаар татдаг. Тэгэхээр тэндээс гаралтай байх магадлал айгүй өндөр байхгүй. Би тэгээд яг тэр хичээл орцсон багш нь саналаа хэлсэн. Тэгээд манай ангийнхан бол бараг л ер нь миний за айгүй зүг бин локер ер нь бараг тийм байх гэдэг нэгдсэн баггүй. Яаж сонсон бараг мэдээж сонсон. Тийм л байх гэдэг. Номын адууны сүлээр татчихын тийчээд адуу хийж Европчууд бол хуучиндаачсан тэгж их адуутай байгаагүй. Ерөнхийдөө адуун соёл багтаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр адууны сүлээр ингээд шавхц хийжсэн. Тэгээд ялангуяа тэр номонд бол заавал адууны сүл ороод ингэж юм гэхэр чинь тэр нэг адууны соёлтой ард түмнээс гаралтай байх магадлал өндөр байхгүй. Таны хувьд бол яг 89 оноос хойш яг энэ номт хөгжмийг уралсан гэдэг мэдээж 89 оноос магадгүй мэрэгжлийн боловсролоо эзэмшлийн олон шав сургалтын юугаар явсан баг. Тэгэнгүүт яг олон улстай хүлээн зөвшөөрөгдсөн тэр сургуульд мэрэгжлийн үнэлгээг нь одоо дипломыг нь аваад одоо хөгжим бүтээх нөгөө шав сургалтын хөгжим бүтээх энэ хоёрын хооронд хэр том ялгаа гарсан бэ? Өөрөөр хэлбэл нөгөө номын нугаад хотоо шүлний нийцсний дараах таны магадгүй хийсэн одоо хөгжмийн зэмсэг тэрнээс өмнө хийжсэн хөгжмийн зэмсэг хоёрын хооронд хэр ялгаа гарсан бэ? Манай морин уурын урлал одоо манай мастерууд бол ерөнхийдөө чадвар бол аль хэзээ дэлхийн түвшинд хүрсэн л дээ. Хүрсэн. Тэгээд морин уур хөгжим маань одоо ширэн цартаа гэдэг одоо ерөнхийдөө нэг хоёр чиглэлээр л хөгжөөд байна л да морин уур хөгжим маань. Уламжлалт ширэн цартаа тэгээд нэг жоохон сонгодог маягаар классик маягтай модон цартаа гэж яваад байгаа. Модон цартаа хөгжим маань хий сонгодог хөгжимтэй хийцээ тун төстэй хийсэн юм. Тэгээ яг морин хуур хийдэг байжгаад яг тэр сургууль сураад ингээд нэг жоохон мэрэгжлийн юмнууд чинь зөвхөн урлал заахгүй шүү дээ. Одоо хөгжмийн зэмсэг урлагийн түүх гэл одоо лакны рецепт гэдэг одоо тэгэл ингээд бүхэл төрлийн юм заа зүгээр яг энэ хөгжмийн зэмсэг урлагийн салбар яаж явж байгаа одоо нөгөө энэ дуудлага худалдааны компаниуд ямар зарчмаар ажиллаж байна, экспертиз яаж хийх үү гэл ингээл олон юм явна. Дээрээс нь хөгжим заана, хэлээ сурна, англи хэлээ сурна. Тэгээд яг энэ хөгжим урлагийн чиглэлээр нэг мэрэгжлийн юмд яваад ирэхээр ерөнхийдөө нэг жоохон яана гэж ярих юм да одоо нэг гинт төвшин ахиж байгаа юм шиг задарж байгаа юм шиг мэдрэмж төрнө гэсэн үг. Нэг очиод ингээд нэг төвшөнд ингээд тогтцсон байсан бол дараа нэг юм задарж байгаа юм шиг мэдрэмж төрнө л гэсэн үг. Тэгээд яг би өөрөө одоо манай урлагийн хийж байгаа нэг юм маталтай цартаа хуур гэж би л дээ. Диплом ажлаа тэрүүгээр хийсэн. Тэгээд ирээд ерөнхийдөө би бол одоо бод энэ морин хуур хөгжмийн зэмсэг урлал гэдэг ялангуяа номт хөгжмийн зэмсэг урлал дээр бол бас намайг ирснээс хойш манай мастерч надаас нэлээд юм сурсан байгаа. Ерөнхийдөө бас нийтээрээ төвшин бол нэлээд ахисан гэж харж байгаа би. Та ер нь анхны хөгжмийн зэвсгээ яг өөрийнхөө гараар уралснаас хойш ер нь хэр хугацаа өнгөрсөн, ямар хөгжим байсан бэ? Одоо тэр хөгжим байдаг уу? Одоо тэр хөгжим баг байхгүй болоо гэж зарцсан л та. Тэгээд 89 онд хийсэн баха. Хамгийн анхны хөгжмөөс одоо манай багш хичээнгүү гэж би. Боксих мод сайн мэдэндээ хүн чингийн бокс ч юм байсан. Тэгээд сүүлдээ бокс тоглох ойлоод хөгжим мэддэг болсон. Их том биетэй. Маш том биетүү. Тэгтээ их уран. Тэгээд хичээнгүү ахын шав болоод тэгээд багштайгаа нийлээд нэг морин уур хийсэн. Их гоё дотоо морин ууруулсан. Тэгээд тухай зарцсан. Тэгээд одоо бол тэр энд байхгүй баха. Сүүлд бол би тэгтээ их санаа миний хамгийн анх хийсэн хөгжим тэр их сайн дотоо болж байсан шүү дээ. Магадгүй багштайгаа нийлж хийжсэн болохоор тийм байж магадгүй. Яг Италид сургуульд орчоод би бас хамгийн анхны хийлээ хийсэн. Тэгтээ нөгөө сургуулийн албан ёсны багш биш нөгөө хичээлийн гадар урдлан дээр байсан Лука гэдэг нэг багш. Итали залуу. Тэр хэл бол бас их сайн дотоо хэл болсон. Тэгээд дараа нь нөгөө хөгжимчд өөр урлаач үтсчихэд итгэхгүй байгаадсан байхгүй. Анхных нь хөгжим юм уу гэд
Тийш тэгээс чинь гуахаа гэдэг. Гэтэ би яг нэг урд нь хөгжим хийжсэн болохоор ч өөр байхгүй юу. Гэтэл тэр чинь 5 жилийн сургууль гарын дөтөө хүн ороод анханасаа хөгжим хийж эхэлж байгаа. Гэтэл би чинь урд нь баахан морин урайжсэн хөгжмийн зэмсгийн урлал гэдэг салбарт чинь чанагдчихсэн хүн очоод орчоор чинь шал өөр болчихж байгаа байхгүй. Тэгээд би урд нь ингэж хийсэн маа гэдэг. Тэгээд надад бүр тэгэж хэлсэн чи лакийг чинь одоо бид нар өнгөтэй лакийг ингэж багсаар тавьдаг байхгүй юу. Тэгэхээр чи лакийг хэтрүүлчихээ хитрхий төгсөйг хийцэн наадаж одоо ингээ хүн харчаад чамайг гараар тавиагүй ингээд шүршсэн байна гэд ингээ штэ чи жоохон халтар малтар байх хэрэгтэй байхгүй да чи хэтрүүлээ хийцэн байна гэд би бүр их хичээгээд арай л ойлаасан юм шиг байна. Тэг надад тэгжсэн байхгүй. Яг энэ хөгжмийн зэмсэг урлаачдын тухайтад би зүгээр яг энэ чиглэлээрээ мэрэгшин гэдэг бол чинь яг нэг мэрэгжил олгох талаасаа Монголд яг ийм мэрэгжил олгодог уу? Яг энэ жил нэг шинэ туршилтаар нэг анги нээлээ. Энэ жил үү? Энэ жилээс тий. Намайг хөгжмийн үйлдвэрт нэг 89 онд орж явах үеийн чинь соёлын аймны харьяа үндэсний хөгжим хувцас хэрэгслийн үйлдвэр гэдэг тэндээ тэгээд хөгжим урлалын тасагтай хөгжмийн үйлдвэрийн тасагтай. Тийм байсан. Тэгэхэд бол ерөнхийдөө шав сургалтаар тэгээд нэг 4 сар орчим дагалдан хийгээд соёлын яамнаас мэрэгжлийн комисс ирээд тэгээд нэг мэрэгжлийн зэргийн 4-р зэргийг олох маягтайгаар явж байсан. Нэг үнэмлэх. Тийм үнэмлэх болгоо тэгж явж байсан. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө тэр боломж байхгүйсэн зах зээлийн зарчмаар нийгэм зарчмаар тэгээд одоо өнөөдөр байгаа мастерууд ихэнх нь дандаа шав сургалтаар бэлтгэгдсэн мастерууд л да. Тэгээ яг нөгөө мэрэгжлийн мастераар дагалдангаар яваад ингээд шавьяа ороод ингээд явчихсан. Харин энэ жил бол нүүлдэр урдлын политехник коллеж гэж яриад байгаа шүү дээ. Ангийн нэрмжтэй тэнд морин хуур тохируулга хөгжмийн зэмсгийн тохируулга урлал гэсэн нэг анги насан туршийн 1 жилийн анги туршилтаар нээгээд тэгээд бид нар сургалтын хөтөлбөрийн боловсруулж өгсөн. Одоо нөгөө цаад шугам муугмаар нь сургалтын хөтөлбөрөд батлуулсан. Тэгээд дадлага хичээлүүд одоо урлангууд дээр аваад эхний хүмүүсээ бэлдээ явж байна. Би ч хөгжим мужийн сургуульд 68 онд 8 настай ороод тэгэл одоо бараг 70 руу явж штэ. Тэгэхээр хөгжим мужийн сургууль төгсөөд Оросд сураад дараад нь бас Албаны өвдөнд Герман улс тэсэг явж амьдсан. Тэгэл энэ одоо миний л нэг амьдралын нэг хэсэг болсон хөгжим. Дээр нь сургуульд байхдаа би бас хөгжим энэ төр урлалын юуг их сонирхдаг байсан л да. Ангийнхаа хүүхдүүдийн хөгжмийг хийлмэлийг аваад хагасны наагаал, анилын даал. Тэгэл буурангуй хүртэл ярьдаг байсан гэж байгаа. Тэр хөгжим үжигтний хүүхднийг хөгжим сүйтгээд байгаа нэг хүүхдээ гэсэн тэр хүүхдээ нэг уулзах юмсан гэж ярьж ирсэн гэсэн. Тэгэл яг хол бид хоёр буурангуйтай бол нүүр очих тийм юу таараагүй л дээ. Тэгээ яг одоо бол нөгөө хүний хүсэл мөрөөдөл хязгаар байх биш. Би улсын филармонд ажиллаж байгаа тэтгэвртэй гараад тэгээ яг энэ жил харин их гоё азтай завшаанаар нөгөө Гандигийн нэрмж сургууль дээр хөгжим урлалын анги нэгдсэн. Тэгээ энд бүртгүүлсэн чинь миний одоо нас юм гэсэн чинь тэр ерөөсөө хамаахгүй чи насан туршийн анги та шууд орё гэдэг. Тэгэл эн чи ороод тэгээ одоо энэ төвшин төр багш дээрээ би чинь энэ хийдэд энэ ариун сайхан хийдэд шавлан сууж байгаа хүн шүү дээ. Манай яг одоо Монголын нөхцөлд энэ төрлийн хөгжмүүдийг уралдаг урлангууд ер нь хэр түгээмэл байдаг вэ? Яг хоо энгийн хүмүүс төдийлөн мэддэггүй юм. Түүнээс бол бас эн чинь яг албан ёсоор нэг 50-60 оноос бүр суурин тавигдаад ингэ явсан бүр мэрэгжлийн салбар واخгүй юу. Хүмүүс тэрийн болгон мэддэг. Морин уур гэхээр манайхан болохоор нэг айлын хан дэлгөөтэй байдаг нэг юм ирэмэрэн сүндэрийн ураар төсөөлөд идэг. Гэтэл одоо яг мэрэгжлийн урлангууд ч юм бол зөвхөн мэрэгжлийн хөгжмөстэй зориулсан одоо энэ урлагийн байгууллагуудад зориулсан хөгжим байдаг. Гişрэл магна гэж байна Монголын хамгийн том үндэсний хөгжмийн үйлдвэр. Бүх төрлийн үндэсний хөгжим юм. Аргасан одоо хам музик болсон байгаа хаа. Тэднийх байна бас Pegasus гэж нэг урлан бий одоо манайхын өөр олон чадвартай мастер урлангууд бий. Зөвхөн дангаар зөвхөн хөгжмөө гэдэг ингээ байж байгаа мастерууд бий. Та хөгжмийн үйлдвэрт ажиллаж байсан гэж яриад байна л да. Тэгэхээр яг Монгол улсын хэмжээнд хөгжмийн үйлдвэрлэлтэй тийм томоохон үйлдвэр байсан гэсэн. Байсан. Тэр чинь нэг одоо энэ арслан хувьсгал зах зээлийн
харилцааны шилжихээс өмнө социализмын үед л гэж ярил л да. Соёлын амны харьяа үндэсний хөгжим хувцас хэрэгслийн үйлдвэр гэж байсан. Тэнд нөгөө нэг театрын зорилттой хувцас бариг хийдэг нэг тасагтай. Театрын зорилттой тавилга хийдэг нэг тасагтай. Тэгээд үндэсний хөгжим хийдэг тасагтай. Тэр нь бол яг одоо бүх төрлийн үндэсний хөгжим мөрөө морин хуур ятгах шанс явсан бүгдийг хийжсэн байхгүй. Их гоё үйлдвэр байсан шүү дээ. 40 50 дон. Би зэрэгт байхад яг нэг Индрэ гэж төрийн шаналт одоо юур өрөө баяжуулсан бишгүүрийг даралттай болгосон тэр бүтээлээр төрийн шагнал хүртсэн хөгжим урлаач юм л дээ. Ганц төрийн шагналт хүн байдаг. Эндрэгөө нэвтрүүлгийг зэрэгт байхдаа би үзчихсэн байхгүй халагдах зэрэг болсон байхдаа. Тэгээд цаана ингээл энэ тэнд хөгжим дуграал ингээл хөгжим хийж байгаа хүмүүс гараад хөгжмийн үйлдвэр ингээл Монгол телевизэн л нэвтрүүлэг байсан баг. Тэгээд би энэ яг миний хүсэж байгаа ажил байна гэж бодчихсон байхгүй. Яг л хөгжим тэг энэ ямар гоё ажил. Зургатаар хараад. Зургатаараа тэгээд ирээд орох боломжтой таарсан. Тэгэл орсон шүү дээ тэр хөгжим үйлдвэрт. Морин хуурыг бол одоо жишээнийх нь хүмүүсийн эртнээс морин хуур хөгжмийг бий болгож ирсэн одоо домог түүхээс нь ингээл аваад үзэх юм бол морины сүлээр хийдэг гэж ярьдэн шүү дээ тий. За тэгвэл одоо бол яг мэдээж яг нэг үйлдвэрийн ийм мэдсэн утаснууд болоод явчихлаа. Тухайлх юм бол хийл хөгжмийн утасны түүх хэд нь юу вэ? Анх дөнгөж гарч явах үедээ бол одоо нөгөө юугаар хийжсэн гэсэн. Малын хөлөн биш үү те. Хөлөнгөөр хийжсэн гэсэн. Хөлөнгөөр хийжсэн. Одоо бол наа чин нэгдүгээр утас нь бол металл байдаг. Цаатлын 3 одоо сойлреля гэдэг наад утас ингээ гадна талаараа ингээ төмөр утсаар орооцсон юм шиг дотортоо маш нарийн ширхтэй синтетик материал байгаа гэсэн. Синтетик материал маш олон давхарлагдсан гэсэн. Тэгээд наад сонгодог хөгжмөнүүдийн утасны брэндүүд чинь бүр бас айгүй өндөр үнэтэй нэртэй брэндүүд бүр ингээ хөгжиж хараад ирсэн гэсэн. Одоо энэ хөгжмөдөр тавьсан байгаа энэ утас чинь өөрөө юу штэ одоо 500 бараг 500 мянган төгрөг л утас. Зөвхөн энэ 4 утас өөрөө үнэн тийм үнэтэй утас штэ. Тэгэхээр бүр хямдхан утаснууд ч байдаг, бүр үнэтэй утаснууд ч байдаг гэсэн. Тэгээд ингээд хэлэх гээд байгаа санаа нь ерөөсөө энэ чинь бүр ингээд хөгжөөд тогтоод ингэчихсэн салбар байхгүй. Одоо манайд л одоо сайн явж байгаа эцэстээ тулаагүй л байгаа болохоос. Морин цавцыг бол сайхны хүртэл ер нь тун ойрхондоо адуун сүлэр хийдэг байсан. Адуун сүлэр хийдэг гэсэн. Яг уламжлалт бол ер нь адуун сүлэр хийдэг байсан шүү дээ. Одоо бараг болсон. Одоо л яг бүр тодорхой мэрэгжлийн тоглооч би нэг иймэрхэн тоглох гэсэн маань цавцаа адуун сүлэр татуудыг бол татаж өгч болно. Хоёр шалтгаан бий. Адууны сүл маань яг натурал ийм боловч нөгөө натурал эдгдгээрээ эдгдэлт их амархан ордог. Жилд олон удаа солих хэрэгтэй болно. Дээрээс нь дууралт нь бас тавтил нь тийм их цэвэр биш. Яг үндэсний нэмтэй их гоё тохирдог байхгүй. Одоо юу гэдэг нь бие биелгээж мортын домот бол нэг тийм цаана ингээд сэрчгэнсэн гэсний юм чимээ их тийм зөгцөөд идэг байхгүй. Гэтэл яг сонгодог классик маягийн юм ч юм уу том зохиол, хууран зохиолсон зориулсан зохиол мохиол тоглоход бол тийм цаа чимээ биш цэвэр өнгө дуурах хэрэгтэй шүү дээ. Тэр утгаар нэгдүгээр жоохон тохиромжгүй болоод ирсэн. Эдлгээ жоохон хэцүү. Тэгээд адууны сүлэгт маань өөрөө маш өнтэй болсон. Дэлхийд ерөөсөө бүр номонд хэрэглэгддэг хамгийн бест адууны сүл бол ерөөсөө бүр Монгол. Тэр дундаа ялангуяа тэмдэглэгдтэй. Тэр яг нөгөө тухайн үед тэр хүн газар зүйн мэдлэг жоохон муу байсан байж болно. Тэр хүний тэмдэглэснээр би хэлж байгаа шүү. Улаанбаатар нийслэлтэй Монголын адууны сүл бол номер 1 гэж боддог.
гэж бичсэн. Хоёрдугаарт нь өвөр Монголын орн тэгээд залгуулаад Сибирь, Орос явах болно. Тэгээд яг адууны сүүлний хөгжмийн зэмсгийн зориултаар боловсруул бэлтгэж зардаг гэдэг нэлээд том тоглогч бол Аргентин улс. Гэхдээ тэдний сүүл бол чанараараа бүр 4-5 руу ороод явчихсан гэсэн. Хийл хөгжмөндөр жишээ аваад үзэхэд яг нэг одоо таны хажууд байгаа энэ хийлийг бий болгоход хичнээн тооны за одоо килограммаар хэмжих юм. Модч одоо хэмжигдэхүүн нь юу юм бэ? За яг хийлэн дээр килограмм гэж ярьж ер нь болно шүү. Болох тий. Ер нь хичнээн килограмм одоо хөгжмийн зэмсэг дээр дунджаар ингээд ботчих. Нэг мод одоо яг зориултын бэлдсэн хатаас ингээд мод гаргаж ирээд хөгжим хийлээ гэхэд нэг ойролцоогоор 15-аас 20% нь хөгжим болно. Нэг юм юу. Тэний модноос тэгээд үндсэндээ нэг 85-аас 80% нь хаягдаад өртөс болоод хаягдж байна гэсэн. Хөө бүрстэ. Тэгнэ гэсэн. Тэгжиж гарч идэх юм чинь нэлээд их төвхтэй ажиллагаа болж байгаа. Тэгээд хөгжмийн зэмсэг дээр сургууль төгссөн. Заавал яг нэг сургууль асар нэртэй өндөр тийм алдартай сургууль төгссөн байлаа гэд төгсөн гутаа сайн мастер болчдөг юм биш л дээ. Энэ чинь бол цаг хугацаа өнгөрж тэр хүний туршлага байхгүй. Туршлага зал би одоо энэ шавнартаа ч хэлдэг юм. Болоог байна аач бэлгийн нүд чинь нээгднэ. Тэгээд ирэхээр юмыг мэдрэмж хүний мэдрэмж задардаг байхгүй. Ингээд ерөөсөө л хөгжим хийдэг байхад за нэг хэсэг явж ирэл за би ер нь л одоо айгүй мундаг болчлоо гэж бодогдох үе төрдөг юм. За миний хийсэн хөгжим ер нь их гоё дуурайд байна. Би ер нь болчлоо гэд байж идэл чинь биш уснаа мэдэрдэг байхгүй. Яаж? Хүснээрээ дуургаж чадахгүй болно. Тэгээд нэг дууссан юм ингээ дараа харахаар нэг төгс биш болоод за эсвэл нэг бүр их мундаг мастерын хөгжмийг харангуудаа өөрийгөө шууд голно гэсэн. За харьцуулаад өөрөө хөгжмийг ингээ хараад би биш юм байна гэж мэдэрнэ. Тэгээ тэр үедээ задардаг байхгүй. Тэр үед дахиад задар. Нэг хэсэг дахиад гацна ингээ задардаг байхгүй. Тэр бэлгийн нүдгээд таана хүн юмны донжийг харцурдаг байхгүй. Тэр ерөөсөө мэдрэмж бол маш чухал шүү дээ. Энд чинь за яг уран зураач юм уу уран баримтч хүн гэвэл сайхан гарын дүүтэй ингээд хөгжмөө зураг зураад ингээд явуулчихад хөгжим урлаач хүн гэдэг чинь гарын дүү тэр сайхан хөгжим хийгээс гадна маш сайн сонсголтой байх хэрэгтэй. Мэдрэмж гэж маш чухал. Яг л тэр хөгжим хэр сайн дуурайд байна гэдэг чинь ерөөсөө тэр модны хаана нь ямар зузаан үлдээх вэ? Энэ хэр нэмгэн байх вэ? Энэний өндөр зузаан болж байгаа тогсч үзэн, байрж үзэн ерөөсөө торгон мэдрэмжээр явдаг байхгүй. Маш өндөр мэдрэмжтэй хүний хийдэг ажил гэсэн. Урнаас гадна сонсголтоогоос гадна өндөр мэдрэмжтэй байх шаардлагатай. Бараг л нэг тийм 6 дахь мэдрхүүгээ ашиглаж байгаа юм шиг л болно шүү дээ. За яг ингэж яах шиг байх шүү гэж тэгэж явдаг байхгүй. Олон сайн мастерууд байна л да. Сайхан дутаа хуур гэдэг, сайхан дутаа хөгжим гэдэг. Тэгээ тэр хүмүүс бол өөр ингэс нэг тийм ойлголттой болцсон байдаг. Яг нэг тодорхойлж болдоггүй байхгүй энэ хөгжмийн. Та ер нь яг ямар техник, ямар арга ашиглаад энэ хөгжмийг ингэж сайхан дуургаад байна. Энэ морин уур таны хийсэн морин ууранд нэг сайхан дуургаад байна. Та яг ямар арга ашиглаж энийг ингэж дуургаад байгааг бол тэр хүн тайлбарлахад ер нь жоохон хэцүү. Яг л тэр хүн өөрөө нэг юм дотроо ингэсэн ойлголттой болж тэрийг гаргаж хэлэхэд хэцүү. Тэгээд магадгүй нэг 2-3 одоо Монголын нэртэй мастердыг суулуулж агаад за та яг ямар аргаар хийхээр таны мөрөнд та яаж энэ хийж нэхэр уг нь бол эн чинь зүүн нь бол бүгдээр нэг л юм ярих хэрэгтэй шүү дээ. Нэг сайхан дуурж хамт нэг л хэсэг. Ингэхээр ингэт юм харин тэгдэггүй шүү гэж. Гэтэл хүн болгон ойлголт нь өөр. Тэрийг анх ойлгож авсан ойлголт нь өөр. Тэгээд хүн болгон өөр юм ярина. Гэхдээ эцсийн нэг юм ярьж байгаа боловч ойлголт нь өөр. Нэг тийм нэг жижигэн торгон мэдрэмж юм байдаг байхгүй. Хөгжмийн зэмсэн дээр ерөөсөө тэр цаад урлаач юу бол маш чухал. Тийм байна. Тийм маш урлаач юу бол маш чухал. Одоо жишээ нь мэрэгжлийнхэн бол өөрсдөө мэднэ л дээ. Мэрэгжлийнхэн болохоор миний хөгжим чинь тэрний хийсэн хөгжимчтэй гэж ярьдаг байхгүй. Яг манайх өнөөдөр харьцангуй хөгжиж байгаа эдийн засгийн хувьд төдийлөн тийм өндөр чадвартай болоог байгаа учраас өндөр үнэтэй хөгжмөд хэрэглэхгүй байна. Гэтэл яг зүгээр аль ч өндөр хөгжилтэй улсын симфони оркестрт ороод захын хөгжимсээс таны хөгжим ямар хөгжим бэ гэхэд миний хөгжим тэр улсын тим мастер тэд онд хийсэн хөгжмөл гэж ярина. Тэнд нөгөө цалин хангамж өндөртэй байдаг. Тийм учраас ер нь багадаа нэг 15-6 мянган доллараас дээш үнэтэй хөгжмөл байна. Ер нь. Яагаад гэвэл тэгж үнэтэй байж нөгөө дуу дууралт өөрөх нь үсээд байгаа шаардлага хангаад байгаа учраас тийм үнэтэй хөгжмөд өгдөг байхгүй. Бүр алдартай хөгжимчд бол дандаа нөгөө үнэтэй хөгжмөр хэрэгэлдэг шүү дээ.
Тэгээ минийх чинь тэр хэний хийсэн тэдэн онд хийсэн тийм хөгжим юм аа гэдэг. Үн цэн тэндэл байгаа даа. Би яг танаас асуу гэж бодож ил л да. Одоо танаа урлагаас таны одоо гараас гарч байгаа нь хөгжмийн зэвсгүүдийг худалдаж авч байгаа захиалагч нар нь бол мэдээж хөгжимчд байгаа. Хувь хөгжимчд байна. Дээрээс нь одоо улсын филармони гэдэг ч юм уу, морин урын чуулга гэдэг ч юм уу тий. Хаана одоо таны уран бүтээлүүд ишгэлж явж байна? Ер нь мэрэгжлийн урлагийн байгууллага бүгдэнд нь байгаа. Тэгээ яг хаа ихэнх ажлууд нь нөгөө нэг төрийн худалдаа авах ажиллагааны журмаар явж гин гэсэн үг л дээ. Нөгөө төрийн байгууллага худалдаж авч байгаа учраас тендерээ зарлал ингээл явж байгаа. Тэгээ яг хаа одоо манайд нэг худалдаа авах ажиллагааны журам мөрнөс бас нэг жоохон алдаа оноотой юм байдаг болохоор тэгэл харамсмаар юмнууд их зөндөө гардаг байхгүй юу. Саяхан одоо морин урын чуулгыг чинь өргөдгөөд найрал хөгжим болголоо шүү дээ бүр. Тэгээд нэгэн төрөгдөж байгаас хөгжмийн зэмсгийн шинжилгээ хийх шаардлагатай гэж нэлээд өндөр дүнтэй мөнгө тавьж өгсөн. Тэгэл хууль нь өөрөө худалдаа авах ажиллагааны хууль нь өөрөө төгс биш болохоор ядаж нөгөө хөгжмийн зэмсэгч гэдэг нь одоо урлагийн бүтээлгийг иймэрхүү юмны та зөрчилдсөн байдаг бол нөгөө хямд үнийн санал гэдгээр яачдаг. Тэгээд чанартай. Тэгээ одоо морин урын бичгийн хөгжимчдүүд бүгднтэй л танил байгаа юм. Уран чуулган хөгжимчд хүртэл харамсаал юм. Арайчтай ийм мөнгө тавиулчаад ийм хөгжимтэй болох гэж тавиад байна. Арайчтай л гэдэг. Эн чинь ахиж олдохгүй боломж байхгүй хэцүү. Гэтэл одоо зөвхөн би энгийн жишээ хэлье. Морин уран чуулга дээр нэг бэлэнчил дунд хууруудаа бэлэнчил хөгжим худалдаж авахын тулд 70 сая төгрөг тавиулсан мөртлөө худалдаад аваад ирсэн хөгжим нь бүр инээдэмтэй мараад орч. Тэгээд тэр чинь ямар ч цаад нийлүүлсэн компаниг буруутгах уу бид нар. Боломж байхгүй. Тэр чинь ашиг олохоо байж байгаа юм чинь. Их өндөр дүнтэй юм хямдхан хөгжим нийлүүлж ижил өндөр ашиг олох гэж тэр чинь зорилго нь тэр шүү дээ. Гэтэл энэ дээр худалдаа авах ажиллагааны журам зөрчигдөө бүх юм хуулийн даа. Зүгээр нэг юм жоохон цаархот хэсгээс болоод тэд нар ингээд нэг олдсон боломж алдчихж байгаа байхгүй. Тэгэхээр 70 сая төгрөгөөр чинь надаас авдаг юм гэхэд Европоос очиод нэлээд чадвартай мастер хөгжим худалдаад авчих боломжийг л алдсан гэсэн үг. Тэр чинь тэгэл дууралт нь өөрчлөгдөн сонсож байгаа хүмүүсийн хүлээж авах. Тийм морин уран чуулган зүйл одоо Японд ч хамгийн их гадуур тоглодог газар шүү дээ. Тэгэхээр нэг газар очиод тоглолоо. Нэг хөгжимчин танилцаад өөхсө танаа тоглолт ямар гоё болж байна. Танах ч их гоё хөгжимтэй. Таны барьж байгаа хөгжим чинь ямар хөгжим бэ гэхээр тэгэхээр чинь өвөлтөр хөгжим байдаг мэрэгжлийн хөгжим чинь дэлхийд байхгүй шүү дээ. Тэд нар чинь иш чаавастай л гэж бодно. Чи одоо өвөлтөр хөгжим барьд юм биш үү? Тийм л үү. Үйлдвэр хөгжим барьдаг мэрэгжлийн хөгжим чинь гэж дэлхийн аялч улсад байхгүй. За яг мэдээж манайхаас ядуу буураа улсууд барьж байгаа бах уу. Гэтэл нэгэнт хөгжсөн урлаг ойлгодог хөгжимчд нь боломжийн цалинтай нэг ийм байх юм бол тэр чинь ямар ч сан одоо өндөр хөгжилтэй улсад очиод тоглоход хөгжимч нь үзээд гэх юм бол тэд нар ойлгохгүй тийм юм. Ийм байж болохгүй л гэж үзсэн. Мод бол дотроо одоо маш олон төрөлтэй шүү дээ тий. Одоо нараас гацуур, хус гэл ингээл хар мод гэл ингээл тэр болгон яг өөр одоо жишээ нь магадгүй дууралт ч гэдэг юм уу, загварын гаргахын тухайтад ч гэдэг юм уу, мод болгон өөр эсвэл яг л модлол мод уу? Мод болгон өөрөө. Хөгжмийн зэмсэгт бол хэрэглэгддэг моднууд бол тодорхой тооны модод хэрэглэгдэнэ гэсэн зөвхөн. Иш болон одоо энэ хажуу ар гэдэг одоо хатуу мод шаардлагатай хэсэг ба шүү дээ тий. Тэн дээр бол бид нар морин уран дээр бол хус модоо хэрэглэж байна. Монголын хамгийн хатуу. Тэгэхээр одоо жишээ нь яг энэ хөгжмийг бол нэг модоор хийсэн гэж ойлгож байна. Нэг модоор хийхгүй шүү дээ тий. Нэг модоор хийхгүй. Энэ дээр чинь даацын хэсгүүд байгаа. Заавал хатуу мод байх шүү дээ. Энэ ишний хэсэг, энэ арны хэсэг, энэ хажуу эдгээр бол заавал хатуу мод байх хэрэгтэй байхгүй даац авч явах хэрэгтэй. Энийг бол морин уран дээр бид нар хус модоор хийж гин эсвэл агч модоор хийж гин. Агч мод гэдэг нь Канадын далбаан дээр байдаг навчтай мод шүү дээ. Агч мод Монголд байд юм уу? Байхгүй. Хуучин хөгжмийн үйлдвэртэйгээ хөгжмийн үйлдвэр очивол халахын голд хэдэн агч мод тарьсан гэж ярьдیں۔ Гэхдээ би сайн мэдэхгүй байна. Өнөөдөр ямар байгааг. Канадын далбаан дээр тэр агч модны навчин байдаг боловч Канадын агч мод бол яг хөгжмийн зэмсгийн шаардлаганд нэг жоохон муу. Тийм хэрэгдэгдэх гэсэн. Ямар сайн тийм. Жоохон зүгээр яг агч модны их орон боловч хөгжмийн зэмсэг тэр нь төдийлэн шаардлага хангдаг гэсэн. Энэ нүүр бол гацуур модоор хийдэг байхгүй.
Гацуур одоо нөгөө ёолкны мод шүү дээ. Тий. Яагаад бол гацуур гэдэг мод маань өөрөө маш тийм уян хатан резонанслог чанартай гэдэг. Маш уян хатан чанартай. Мөнхийн ногоон гэж хэлсэн. Тэгээд тийм дуутай юм шиг мод гэсэн үг. Одоо жишээ нь ийм нэмгэн ийм хавтгай ийм модыг барьж аваад гацуур модыг ингээд зохиод үзмэл дан гэдэг ингээд цойроотой байна гэсэн үг. Одоо ийм чичиргээсээ ер нь уян хатан чанартай гэсэн. Өөр модыг гэх юм бол одоо тэр нь баг болно. Тэгээд дээрээс нь бүр зарим нь баг гэдээ бүр дуурахгүй гэсэн. Тэгэхээр хөгжмийн зэмсэгт ялангуяа акустикийн дуу гаргаж байгаа хэсэгт нь бол гацуурыг л ерөнхийдөө ихэвчлэн хэрэглэнэ гэсэн. Гитарын дээр яг нэг өөр нэг мод хэрэглэдэг л дээ. Тэгэхдээ тэрийг бол маш бага. Гитарны нүүрч гацуур гэж ойлгож болно. Төгөлдөр уурны тэр цаана байгаа дуу гаргаж байгаа яг акустикийн тэр авиа гаргаж байсна гацуур мод гэж. Заавал тийм байх ёстой гэдэг стандарттай юм биш үү? Тийм ерөөсөө өөр байх боломжгүй хийгээд за ер нь бест одоо хамгийн шилмэл мод бол гацуур юм байна. Энээс өөр цааш одоо явах гэсэн байхгүй. Үнээс цааш газар үгүй. Ингээл гацуураар л хийх юм байна гэдэг нь тогтчихсон гэсэн. Манай мастер төвшин төр мастрын маань хамгийн сүүлд хийсэн одоо сая 2025 оны 10 сард гарч ирсэн 2 хийл хийсэн. Нэг нь бол эцнээ болоод явсан. Одоо ингээд байж байгаа хийл юм байна. Одоо энэ модны судлууд байдаг штэ тий. За яг энэ дээр одоо жишээ аваад үзэхэд модны судал чинь өөрөө одоо энэ ингээд нэг юм босоо судлууд байна штэ тий. Тэнгүүт одоо яг энэ хөгжмийн нүүр энэ судал яг энэ хөгжмийн юм дээр бас нөлөөлдөг үү? Магадгүй зүгээр энэ судал би ингээд анзаараад орж ирээд ингээд анзаарсан таны одоо хийж байгаа энэ бүтээлүүд ихэвчлэн дандаа юм босоо судлууд нь яг босоогоор байгаад байгаа. Тийм хэрвээ яг энэ судлыг нь зүгээр ингээд эн чинь өөрөө бас юм урт байгаа шүү дээ тий. Судал нь ингээд хөндлөн байвал бас нөлөөлнө гэдэг тийм юм байдаг уу? Тийм байлгүй байх тийм. Пүүх бүр тийм нэр юм уу тий? Хөгжмийн зэмсэг чинь одоо энэ дөрвөн ширхэг утас байна шүү дээ тийм үү? Энэ дөрвөн ширхэг утас чинь энэ маар гэж яриад байгаа, тэвх гэж яриад байгаа. Энүүгээр дамжаад яг энэ нүүрэн дээр ойролцоогоор 20 кг ачаа өгж байгаа. Энэ чинь маш өндөр ачаа ирж байгаа шүү дээ энэ дээр яг энэ нүүрэн дээр. Морин хуурч ялгаагүй. Яг морин уран дээр бид нар нэг дөнгөжл одоо нэг эхлэн шатан дээр болохоор хэмжиж үтсэн барьсан юм байхгүй. Гэхдээ маш өндөр даралтаар энд ачаа ирж байгаа. Хэрэв нэгэнт энэ дээр ачаа ирж байгаа бол энэ хөгжим чинь нэгдүгээр сайхан дуутай байх хэрэгтэй. Хоёрдугаар маш үзэмжтэй харахад хүний ур чадвар гарсан одоо энэ урлагийн бүтээл байх хэрэгтэй. Дээрээс нь энэ дэр чинь тийм механик инженерийн даацын ойлголтод цуг явдаг байхгүй. Би энэ хэсгийг яагаад хатуу модоор хийгээд байна вэ гэдэг чинь энэ чинь ерөөсөө тэр даацын. Жишээ нь энийг зөөлөн модоор хийж болохгүй. Яагаад гэвэл энэ чих гэдэг юм чинь барьж явах хэрэгтэй. Учиргүй ингээ хугараад цөмрөөд очихгүй, энэ иш хугарахгүй байх хэрэгтэй. Тэрнтэй адилхан энэ нүүр гэдэг юм чинь ширхэг нь одоо яг аридал ширхэгтэй гэж ярьж байгаа энэ босоо юм одоо энгийнээр тайлбарлах юм бол гүүр шиг юм хөшсөн тийм ширхэгтэй байх хэрэгтэй байхгүй. Тэгжээж энэ чинь эргээд даац авч байгаа байхгүй. Тэгээ энэний дотор тал чинь ингээд дотор талд юм пүрж ингээд юм твэгдсэн мод байгаа. Ахаад энд нь юм тулдаг одоо дүүшг гэж бид нар яриад байгаа. Тийм мод хүртэл байгаа юм чинь. Тий. Ахаад юм даацын бараг тийм механик инженерийн ойлголтууд үүсэж маш их явж байгаа байхгүй. Тэгээ энэ лак бодог модч ерөөсөө бүр бүгд л нэг цаана утга учиртай. Одоо чинь энэ дээр тавьсан лак бол спиртэн сүртэй лак. Зүгээр энгийн хэрэглэгдэт байгаа одоо химийн сүртэй лак биш. Энэ бол хөгжмөн дээр тавихад мод руугаа ямар нэгэн хатуу үед орж модны бүтцэд нөлөөлөхгүй гэсэн. Спиртэн дээр өгөхгүй гэсэн. Спирт нь ууршлаа хатуу үед нь яг модон дээрээ л гадар дээрээ л үлдэнэ гэсэн. Тэгэхээр нэгдүгээр үзмжтэй харагдана, хоёрдугаар хөгжмийг гадны нөлөөлөөс хамгаална, удаан хугацаанд эдгэгийг нь уртсан гих маягтай. Судлууд нь тэр судлууд бол ерөөсөө л тэр одоо ингээд хэрвээ та нар ингээд нэг тайрцсан ингээ харахаар ийм судлууд байж идэг шүү дээ. Тэр судал чинь болвол тэр харагдаад байгаа хар хэсэг чинь болвол хүүтний үйлрэлд өвөл ургасан хэсэг нь багхгүй юу? Тийм байдэн шүү. Одоо ингээд нэг юм тайрсан ингээ харахаар ингээ бөөргө судлууд байдаг. Тэр харагдаад байгаа хар чинь нэг харагдахгүй байгаа тэр нэг хоёр харын донд байгаа цагаан хэсэгтэйгээ нийлээд нэг жил ургасан нас багхгүй юу?
Тэр цайвар хэсэг нь дулааны улиралдчун хавраас намар хүртэл ургасан хэсэг нь тэр хар харагдаад байгаа зураасууч нь хүүтний улиралд өвөл ургасан хэсэг нөхгүй. Тэр хоёр нийлж ийж модны нэг нас болдог. Нэг жилийн нас гэсэн. Тоолох юм бол та жишээ нь нэг хөгжмийг бүтээхдээ гацуурн дэрэн жишээ аваад үзэхэд таны хийжсэн модельүүдээс хамгийн одоо урт настай гацуурыг одоо хэдэн жилийн настай гацуураар хийжсэн гэдэг тийм юу байх уу? Байна. Би бихэгээд бүтэн нэрийг санахгүй байна. Одоо хаана амьдарч байгаа гадаадд амьдарч байгаа өвлөн жил тоглодог залуу. Тэрэнд бол би яг 100 гаруй жилийн настай гацуураар хөгжмийнх нь нүүрэг хийжсэн. Хөгжмийнх нь нүүрэг хийжсэн. Яг зүгээр азар л олж авсан юм да нөгөө сүмийн дам нур байсан гацуур байсан. Тэгээд тэндээс олж аваад хийжсэн. 100 гаруй жилийн настай. Гэхдээ яг их хуучин модоор хийлээгээд хөгжмийн үндсэн төдийлөн их сайжрахгүй ер нь дор хэсэг 5 жил татсан модоор хөгжмийг хийн шүү дээ. Заавал багтаа. Тэгэхээр их хуучин мод олж аваад одоо тэрүүгээр модороо хөгжмөд үндсэндээ шингээх гэхээс илүү өөрийнхөө чадвараар хөгжмийнхөө үндсэнийг бүтээвэл илүү зүгээр гэдэг болоо би тэр чинь бас их төдийл их хуучин модны анаас хөөцөлдөггүй. Тийм сонио үнцгүй шүү дээ. Хийл бол одоо хүн төрөлхтний хөгжмийн жимсүүд дотроос хамгийн нарийн хийцтэй, хамгийн уран хиллэгтэй хөгжим гэж би боддог л да өөрөө хийлч хүний хувьд. Тэгээд эн чинь байгаль ихийн яг амьд одоо дуу байхгүй юу? Байгалаас ургасан мод тийм ээ янз янзын моднууд орж шүү дээ. Эдгээр чинь бүгдээрээ амьтаа. Энийг зөв хатаалт хийгээд зөв боловсруулалт хийгээд тэгээд мастер улаачийн гараар дамжаад ингэж гоё их шиг дуу гарч байгаа. Тэгэхээр эн чинь одоо дэлхийн байгалийн бидний зүрхэнд хүрэх үг гэх юм уу? Тийм ээ. Хөгжим гэдэг чинь нөгөө нэг ямар нэгэн англи, хятад, орос, монгол ялгагдахгүй дэлхийн дундын хэл шүү дээ. Тэгэхээр тэрийг ганцхан гаргаж байгаа илэрхийлж байгаа хөгжмийн зэмсэг нь юм л да. Монголчууд эртнээсээ дархан үний бурхан ухаан гэж ярьдаг тий. Тэр утгаараа надад зүгээр байдаг бодол нь альва урд дуу авиас чадвар гэдэг ч юм уу удам дамжих өвлөгдөх тохиолдол их ажиглагддаг юм шиг санагддаг. Тэгэхээр та өөрөө хөгжим уралдаг тодорхой хэмжээний бас авиас урд дуутай хүн болж таарч байна. Тэгэхээр танай гэр бүлд бас тийм ив дүүтэй хүмүүс хэр байсан бол доо гэсэн бодол төрөө сууж ийлаа. Манай өвөө бол маш уран хүн байсан. Уран манзар гэж. Тэгж л та. Их олон янзын нарийн нандин мэддэг, ерөөс юм хийдэг маш уран хүн байсан. Манай аавын баг дүү болд гэж бас тухай дүрслэх сургуульд гэсэн арширын идэллэр юм хийдэг бас тийм гарын дүүтэй хүн байсан. Миний төрсөнд алт мөнгөний дархан байсан. Манай аав чинь жүжигчин шүү дээ. Тий, дамчаа гэдэг. Тэгээд манай авч ихснэ жүжигчин хүн боловч манай авч өөрөө маш гарын дутсан байсан байхгүй. Тосон бодгаар маш сайхан зураг зурна. Тосон бодгаар зураг зурна гэсэн зүгээр нэг сонирхогчийн ажил биш шүү дээ. Тосон бодгаар зураг зурж чинь, тосон бодгийн том зураг зурж чинь гэдэг чинь бол нэлээ чадвартай зураачийн одоо нэлээ өндөр авиас тууны гэж би та дааваа бодож явдаг шүү дээ. Тэгэхээр манай аав бол өвгөөс өвлсөн байна, би ааваас өвлсөн байна. Гэл тэгэл явж ийн л гэсэн үг. Манай авч маш гарын дутсан хүмүүс мэддэг болохоос зурсан зургууд нь байдаг. Өөрийгөө зурсан зураг байдаг, ээжийг зурсан зураг байдаг, яг л зурсан байдаг. Тэгээ бүр тосон бодгон зураг зурсан байдаг. Чим яг хүмүүс ингэж боддог. Хөгжим тоглодог хүн илүү сайн мастер болно гэж. Тэр бол хөгжим тоглодог хүн илүү сайн мастер болно гэсэн ойлголт байхгүй. Хөгжим тоглодог хүн илүү сайн мастерж болно, тоглодгоо мөртлөө бүр сайн мастерж болно. Гэхдээ нэгэнт хөгжим хийж байгаа хүн бол зайлшгүй нэг тийм байгалийн торгон сонсголтой байх хэрэгтэй.
Гэсэн сонсгол байхгүй хөгжмөдөө дууд уурлаад хийсэн хөгжмө хэр сайн тоглож байгаа гэдгийг мэдрэхгүй бол энэ хөгжим их боломжгүй болно гэсэн. Харин тийм. Миний хувьд бол төрсөнгөө хөгжимтэй ойрхон байсан гэж хэлж болно. Ерөнхийдөө хүүхэд байхаас одоо нэг тийм нэг цуслан дээр ч юм уу бодисн гитар дартуулдаг хүүхдүүд байдаг штэ. Тийм байсан. Тэгээ дараа нэг цахилгаан хөгжим хамтлагт байсан. Яг одоо гэхэд бол нэг баг зэрэг мороор татчих нь мэдээж огт хөгжим тоглож чаддгүй нээж төгөлдөр рүү жоохон оролдож байгаа барагч бод мөмөрч жоохон зохиолж очихвол ингээл юм жоохон хөгжим дуртай өөрөө хөгжим дуртай байхгүй юу. Тэгээ өөрөө хөгжим дуртай байж байгаа яг энэ мэрэгчлэр орсон болохоор ерөөсөө би бараг л энд ингээд зориулагдсан байсан юм шиг байцгаа нэг тийм гоё тохирон бүрдээ явцсан гэсэн үг байхгүй юу. Би бүр ийм одоо мэдээллийг сонсч байсан хүү хамтлаг одоо яг нөгөө морин хуур одоо хүннүр рок гэдэг урсгалыг цоошин нэр ингээд дэлхийд танилж штэ тий. Тэнгүүт хүмүүс ингээд нэг мэддэггүй юм билээ. Дэлхийдээ хүннүр рок гэдэг урсгал яалтчгүй үнэхээр одоо маш өргөн цар хүрээнд хүрж байгаа болохоор зөвхөн тэр хүү хамтлагийн тоглож байгаа морин хуурыг сонсохын тулд гадны одоо жишээ нь магадгүй дэлхийд танигдж байгаа тэр рок хөгжмийн урсгалын хөгжимчид хүртэл морин хуурыг сурахын тулд зарим нь бүр ингээд Монголд соёл урлагийн их сургуульд суралцж гин гэж юм. Зарим нь бүр ингээд морин хуур хөгжмийг ингээд шудалдаж авч гин гэдэг юм ингээд маш олон тийм тохиолдлууд байдсан байлээ тий. Бага. Тэрийг бол одоо чинь яг хэн хамгийн сайн мэдж байгаа гэхээр яг хөгжим урлаачид маань хамгийн сайн мэдж байгаа гэж бодож байна л да. Би бүр санаад байдаг хүү хамтлагч ингээл нэг гинт тесрэл гараад ирсэн шүү дээ. Тэгээл ингээл яваад гэсэн чинь миний фэйсбүүк хаяг руу ч нэг баахан нэг тийм рок стилтэй хүмүүс хүсэлт ирээд байна. Айгүй их тийм хүсэлт ирээд гэсэн байт гэж одоо юу ийм хүмүүс болоод байна гэсэн чинь хүү хамтлаг юу юм бэ лээ. Тэгээ мороор үн асуудаг гэсэн байхгүй. Хөгжим оруулах энэ хөгжмийг хаана оруулсан танах ийм хөгжим мэдв энэ мороор ямар үнэтэй яадаг гэдэг үед. Яг хүү хамтлагын мороор бол өөрөө хийж болохгүй шүү дээ. Тэр чинь оюун өмчөөр өөртөө ингээд хийж зохиогоод ингээд хийсэн болохоор. Гэхдээ ийм төстэй хөгжим хийвэл ямар үнэтэй болох вэ яах вэ гэхүү гэл. Барзилаас нэг нөхөр өөрөө жоохон хөгжим хийдэг юм байлээ л дээ. Гитар оруулж исэн. Тэгээ бүр мандалын чуртал хийдэг байдаг юм байлээ. Тэгээд танаараа очиод явал хөгжмөрөөр хийж сурч болох уу яах вэ гэхүүл бүр холбогдоод. Тэр чинь нэг тийм хүү хамтлаг гарч ирэл нэг тийм тесрэл тусна биднэрт бас мэддэгдээдсэн байхгүй. Хөгжим урлаачлаа. Хөгжим урлаачлаа мэддэгдээд гэсэн байхгүй. Хөгжмийн төвсгийн үнц нь ер нь яг юунд авшдаг юм бэ? Энэ юусоо тодорхойлоход их хамаархан. Урлаачлал гэж хэлнэ. Яг одоо та жишээ нь уран зургийн үнц нь юунд байдаг вэ? Зураач. Мэдээж тухайн зураач шүү дээ. Тухайн зураач нь чадртай бол тэр зураг сайхан байгаа. За тэгээд магадгүй одоо нэг хоёр зураач байлаа гэхэд нэг нь маш олон жил зураг зурцсан, нийтэд танигдсан дэлхийд алдартай зураач байвал тэр хүний нэг юм жижигхэн юм зураг тэгээд магадгүй нэг жоохон энгийн харахад нэг жоохон сонин зураг гэж болно та. Тэгтэл тэр чинь нөгөө тэр хүний өөрийн тэр чадвар гэдэг чинь үнцэн шингэсэн байгаа байхгүй. Гэтэл дөнгөж сургуульд өгсөн мөртлөө маш авьяастаас бол их гоё зураг зурсан байлээ тэр үнэн нөгөө үнийх л үнэтэй болоод байна шүү дээ. Яагаад гэвэл тэр чинь тэр хүний нэр хүнд байхгүй. Ерөөсөө нэр хүнд нь ингээд тогтцсон бол тэр хүний нэр хүн дээр л үнц нь тогтож яваад байгаа. Нэлээд хэдэн жилийн өмнө Хшилэн магна компаниас ихэл байгальж урлаач надад ярьж байл л да нэг юу гэдэг вүлээ бас нэлээд олон танил болсон фото зураг студид зураг авахулаа явуулсан чинь нэг морин уур байсан гэж хөгжмийн үйлдвэр нэлээд хуучин морин уур. Тухайн хөгжмийн үйлдвэрийн тэр социализмыг хийжсэн морин уурчин бол одоо бидний хийж байгааг харах юм бол үнэхээр инээдэмтэй. Баг толгой молгоно ингээд нэг жоохон юм шатрын морь шиг нэг уур хийц аюу муутай бүр үнэхээр муу. Зөөр нэг дүрсийн гаргацсан тийм морин уур байсан гэж аах. Тэгээд байгальж аваад ингээд үдсэн чинь дотор тал нь болохоор бууранган хийсэн хөгжим байсан баха. Нөгөө мастер тэдэн онд мастер бууран гэдэг нэг 19-ийг зурсан этикеттэй байсан гэж байгаа. Тэгэхээр байгальж авах сонирхолтнуудад тэр чинь өөрөө хөгжим хийдэг учраас тэр хөгжмийг үнэтэй гэж мэдээд байгаа байхгүй. Бууран гэдэг хүн чинь байхгүй болцоо өнөөдөр бидний донд байхгүй. Тэр хөгжим ахиж олдохгүй шүү. Тэгэхээр энэ хугацаанд өнгөрсөн үнэтэй гэдэг мэдчихэд худалдаж авах санал тавьсан чинь нөгөө авто зургийн студи хийсэн. Гэхдээ би бас хөгжим жоохон гадралнаа. Энийг царахгүй гэсэн. Хөгжмийн үнц ингэж ерөөс тэгж үүсдэг. Тэр тухайн цаг үедээ алдартай байсан хөгжим урлаачийн чинь хөгжим цаг хугацаа өнгөртсөн маш үнэтэй болдог. Тэр зураач нар ч гэсэн тэгж ярьдаг гэсэн. Манай сургуулийн ч гэсэн ярьдаг байхгүй. Ер нь хамгийн алдартай мастер гэж ямар мастер хэлэх вэ гэвэл үхсэн мастер хэлнэ гэж тэр чинь үхчээр алдартай болчихдог байхгүй. Одоо ингээл хөгжим хийгээл тухайн үедээ л бас тодорхой гэсэн өөрийн гэсэн нэр хүнд үн цэнийг үүсгэсэн олон танигдсан байжгаад тэгээд нэг өдөр явчих юм бол хөгжим өсчдөг.
нөгөө хүнээс ахиж бүтээл гарах байж чинь дахиж гарахгүй болсон. За наа чи хөгжим нөссөн тодорхойлоо шүү гэл ингээд бошоош бодлоо чаваад тал их нь байсан юм цоглуулагч нар тийм зарчмаар явдаг гэсэн. Дээрээс нь цоглуулагч нар мастрыг дээш нь ингэж сурталчилж гаргаж ирдэг гэсэн. Дийлрүүд хөгжим цоглуулагч нар. Одоо энэ хүн ийм конкурсд төрүүлсэн гэсэн ийм алдартай мастер шүү гэж ингэж нөгөө үн цэнийг үүсгээл өөртөө борлуулж аваад хөгжмөө одоо үнэн өсгөж дундаас нь ашиглаж байна гэсэн үг шүү дээ. Тийм ээ ярил явж байна гэсэн үг. Би энэ хөгжмөг барьж үзчихвээ тий. Одоо энэ бол яг ингээд хийл хөгжмийн магадгүй стандарт нь байдаг байх л та яг загвар нь бол тий. Загвар нь тийм байна. Тэгмэд мэдээж яг урлаачдын тухайтад бол ингээд өөр загвараар хийчи гэдэг нэг тийм одоо хүсэл сонирхол бол байдаг байх гэж зүгээр бодож байна. Магадгүй энэ гитар шиг ингээд зүгээр л энэ цулгуу бүрэнхий байх юм бол дууралтанд нь нөлөөлнө гэсэн үг. Энэ хийл хөгжмийн одоо яг таны энэ барьж байгаа хийл хөгжмийн энэ үндсэн хэлбэр биш үү? Тэгээ энэ үндсэн хэлбэрийг чинь Андре Аматай гэдэг хүн 1500 оны үед байсан. Тэр хүний гаргасан загвар. Яг хөө хичээл орж байгаад яг энэ хийлийн үндсэн хэлбэрийг гаргахаар нөгөө бидний сайн мэддэг ш нөгөө Леонардо да Винчи гэж яриад байгаа. Леонардо да Винчи бас оролцсон баг магадaltaй энэ гэж ярьдаг. Оо тийм үү тийм. Гэхдээ тэр бол батлагдсан юу биш. Тэгээд ерөөсөө энэ бол бүр юм төгс загварыг тэр хүн тэр үед гаргасан өөртөө боломж байхгүй. Ягаад гэвэл нэг тоглогдох боломж нь одоо энэ нэг C хагалбар гэдэг энэ хэсэг биш үү тийм. Энэ хэсэг тийм байхгүй бол нумаар тоглоход тоглогдох боломжгүй болчихно гэсэн. Гар орох нь шүү дээ. Тийм эн чинь дээшээ доошоо ингэж наашаашаа хөдлөхөд дөрөв уцаа тоглоход заавал тэр хэсэг нэг ийм нарийнхан байх шаардлагатай болно. Ерөөсөө л яг төгс болцсон гэсэн. Энэ хөгжмийн зэмс урлагч ерөнхийдөө одоо өндөр хөгжилтэй оронд бол бүр ингэж хөгжөөд бүх юм суурин тавигдсан. Манай дээр бол одоо бүр яг эд хөгжиж байгаа үе байхгүй. Яг өнөөдөр Монголд бол мэрэгсэн эксперт гэж байхгүй хөгжмийн зэмс дээр бол. Тэгэхдээ 50 жилийн дараа ч юм уу тийм хүнтэй болно. Мэрэгсэн эксперттэй болно. Энэ чиглэлээр 8 хэдэг хөгжим цуглуулдаг, хуучны хөгжмүүд олж идэг. Тэрний хөгжим, энэний хөгжим, энэ үнэхээр мөн үү экспертиз хийгээд сертификат олгодог. Тэрүүгээр үн цэнэст бүр ингээд нэг тийм болгон гарцаагүй л дээ. Тухайлбал толгойн энэ хэсэг шүү дээ тий. Жишээ нь энэ дээр мөрөөрийн долгоо хийчих болно тийм тэгэж болно тийм тий. Яг энэ үндсэн их биеинд нь л ямар нэгэн яг морины толгойтой хөгжим манайх Америк бүр нэлээд идэг зарсан. Өө тийм үү. Нэг хөгжимчин хүн тоглож үзээд гоё хөгжим байна гэдэг зөвхөн манай дэлгүүр зориулаад ийм морины толгойтой хийж өгөөч гэдэг өөрөө морины толгойнхоо зургийг явуулаад тэгээд яг тэрүүгээр нь хийгээд дотор талд нь болохоор мастер төвшөнтөр урлуу гэхдээ одоо тэрний дэлгүүрт зориулж урлуу гэсэн бичигтэйгээр тэгж нэлээд авсан. Та яг гарын шавнараа бэлтэж байна. Одоо ер нь хичнээн шавыг бэлтэж байна. 7 хүн байгаа. Тийм тэгээд эхний залуучууд бол одоо маш сайжирсан шүү дээ. Маш сайжирсан. Эхнээс одоо хийж байгаа орнууд нь ерөөсөө заримдаа минийхээс илүү дуурайд шүү дээ. Бүр илүү ингээд сайн дуурайд. Одоо бид нар чинь дараа үеийнхээ бэлдэх хэрэгтэй, тэднийг гаргаж ирэх хэрэгтэй. Ямар ингээд тасарч болохгүй шүү дээ. Тэгээд сүүлд ирсэн шавнар байна. Ер нь маш ирээдүйд хүмүүс нэг шингэл хийгээд ихлээр ингээд туршлага суугаал ингээд явна. Би ч одоо ингээд өгөрөөл хөксрүүл ингээд явах мал дараагийн үе чинь ингээд гарч ирэл чинь ингээд улмал хөгжөөл явах хэрэгтэй байхгүй. Тэгээ манай урдланд бол шулуух хэлбэл маш чадвартай хүмүүс биш. Маш чадвартай хүмүүс. Одоо гарахгүй байхаар үнэхээр чадвартай бас шилэмлэл байгаа шүү. Тэгээд манай энэ төвшин төр мастерын хийсэн 11 сард хийсэн хамгийн сүүлчийн хөгжим. Тэгээ яг надад ойр байдаг нь юу гэхээр би өөрөө хийл тоглодог хүн баггүй. Яг эрдүү хийлчлээ нарийн дээр гэхдээ яг адилхан хийл тоглож байгаад эрдүү хийл рүү ордгий. Тэгээд энд чинь би одоо гой хийлүүдийг одоо энэ хөгжмийг чинь ингээл анх угсраал лакн тавиал яг ингээл анхны утсын татаал дууг нь би ингээл гаргаж үзэж байгаа байхгүй. Хөгжимчнийхээ хувьд надад энэ чинь айгүй гоё аз завшаа штэ. Тэгээ яг энэ чи одоо би багшаасаа бас юм суралцаад ингээ явж байгаа. Тэр бууран гэж Монголд нэг мундаг хийлийн лүтер байсан. Лүтер гэж яг энэ хөгжим хийх чиг хилдэг. Энэ Франц үг шүү. Тэгээ хөгжим урлаач гэж ярьчээ. Тэгээд Денис Яровой гэж хүн Оросын тэр хүн Монголд ирж бас тэр буурангууд яасан заасан юм байлээ. Тэгээ буурангууч их олон хөгжим яг юу яаж исэн хагас мастер гэх юм уу жоохон одоо хөглөх гэдгийг хөглж хийж исэн. Яг өөрийнх нь хийсэн хоёр хөгжим байдаг гэсэн. Нэг нь саяхан манай энэ урлагаар ирж засвар хийлгэсэн.
Тэгээ би тэр хөгжмийг бас барьж үзчихлээ. Тэр хийлийг нь. Мэдээж нөгөө нэг хөгжмийн зэмсэгч өөрөө уран бүтээлчийн бүтээл болохоор бүтээл нь өөрөө тодорхой хэмжээнд уран бүтээлчээ ямар түвшний уран бүтээлч вэ гэдгийг тодтогч өгөх байх л та. Гэхдээ таныг жишээ нь за энэ бол үнэхээр сайн хөгжим урлаач шүү гэдгийг хэн одоо тодорхойлох вэ? Энийг тодорхойлох хүмүүс гэвэл одоо мэрэгжлийн хөгжимчдэл гэсэн үг. Одоо жишээ нь та за би нэг гэртээ нэг сайхан морин уртаа болё гэвэл мэдээж мэрэгжлийн үнээс л асууна шүү дээ. Тэгэхээр тэр мэрэгжлийн хүмүүс чинь хөгжимчтэй байхгүй. Би юу н ямар морин уур авал дээр вэ? Тэгэхээр нөгөө хүн чинь танд яг нэг 7-800 мянган сургалтын морин уур болно гэдэг. Гэтэл нөгөө хүн чинь илүү юм өсөж би бүр нэг нэлийн үнэтэй цайтай бас нэг аятайхан гоё юм аваад нэг бас нэг урлагийн бүтээл гэдгээр ингээд аваад тавьчмаар байна. Гэвэл та тэндээс эндээс гэж хэл. Тэр хүнээс энэ хүнээс. Энэ чинь мэрэгжлийн хөгжимчдэл тийм гэсэн. Багш нар бол мэрэгжлийн хөгжимчд бол бүгд хөгжим урлаачтай яг бүгд мэддэг гэсэн үг. Одоо бид нар чинь хөгжим урлаг гэдэг чинь нэг юм салбар байгаад байна шүү дээ. Энгийн хүмүүс чинь зарим мэддэггүй шүү дээ. Би та юу идэг вэ гэж хэлсэн. Тэгээд би чинь ингээд хөгжим урладаг хүн байхгүй гэсэн чинь нарийн мужаа юм биш тэгээд ингээд энгийн хүмүүс нь тийм ойлгоод байхгүй. Гэтэл бид нар чинь яг л ийм мэрэгжлийн хөгжим мэддэг. Биднийг мэддэг хүмүүс нөгөө энэ тодорхой жижиг хүрээндээ яваад байдаг байхгүй. Яг л жижиг хүрээндээ яваад байдаг. Тэгэл яа би одоо энэ тэнд хамаатан саднад очих чинь одоо миний энэ хурыг нэг сайхан дуурах хатгаж энийг нэг янзлаатаж би тэгээд үгүй наат чинь батлахгүй наа чинь хөгжим биш ээ наа зүгээр сөвнөр. Тэгээд зүйлэн юм аа гэж. Одоо бүр манай хамаатны одоо нэг улсын хашаа авраг малчин байна. Гээ би энэ хороолд явсан чинь бүр сайхан дуурайд байсан юм да. Тэгээ би авчлаа. Тэгээ яг тэр чинь нөгөө мэдээж ингээд юм татчихад ингээд татгарсан дуурна шүү дээ. Гэтэл яг нөгөө мэрэгжлийн хүн биш болохоор ингээд дуурайд их гоё сонсогдоод тахгүй юу. Тэгээ авцсан чинь нөгөөд нь бүр яг сүмнэрээ хуур. Тэгээд засах гад би тэгээ наач яд хөвгөнд нь үргэж болохгүй. Хөвгөнд нь үргэх ингээд чангалч юм наач нүүр нь цөмрөөд очиж шин угсард очиж болохгүй гэсэн чинь. Эст би одоо ингээд хууртчлаа л гэх. Хөгжим урлал гэдэг чинь өөрөө их тийм маш гоё мэрэгжил шүү дээ. Их гоё юу байхгүй юу. Би бол тэгж боддог. Одоо хүн уран бүтээл хийж байгаа бол зураг зурлаа ингээл тэрийг нь хүн хардаг харж баясдаг бол хөгжмийн чинь хийлээ харж байсан. Дөнгөж хөгжим хий тусаад бодглаа хийнэгээд ингээд тоглож үзээд тэр мэдрэмж бол гайхалтай шүү дээ. Тэгээд эн чинь зурагт үзэж чинь миний энэ хуур бас ингээд дуурж шүү. Тэгээд дуурж хөгжмөдөө байнга сонсно. Чин нүдээр харж баясгаасаад нь чихээр сонсож баясаж байгаа байхгүй эн чинь илүү олон хүртгүүгээр хүртэж тэрийг мэдэрч чинь их гоё мэрэгжил байхгүй. Тэгээд дандаа нөгөө мэрэгжлийн урлагийн байгууллага хөгжимчтэй харьцсан. Тэгээд энэ чинь нэг яг энгийн хүмүүс л мэдэхгүй болохоос бид нар чинь бас тодорхой өрөөндөө хөөрхөн алдарсан бас жижиг одууд байхгүй энэ чинь салбартаа ингээд явчихна. Би сүүлд хятад чинь 7 жилийн өмнө нэг анхны хийл зарах гад. Тэгээд дэлгүүр нь болохоор Шанхай нэг дэлгүүр, Бээжин нэг дэлгүүр, тэгээд хоёр дэлгүүр болохоор та дипломоо их хуваар навчраар таны хийлийг нөгөө батлах гэдэг байхгүй юу? Энэ хүн яг Италид төгссөн юм уу? Тэгэхээр тэднэрт бол за энэ хүн Италид төгссөн ийм хийлийн мастрын хийл юм а гэхээр хийлэн зарагдах магадлал өндөр, үнэн өсөх нь одоо арай илүү өндөр үнэр зарах магадлал өндөртэй байхгүй юу? Тэгээ би нэг анхныхаа хоёр хийлийг ячаад нэг Шанхай нэг дэлгүүрт тэгээд нэг Бээжин нэг дэлгүүрт дипломт очоод ингээд хөгжил. Тэгээд тэгсэн таны яг манайд хятад бол таныг танихгүй та танигдаг юм чинь хөгжим чинь тийм үнэтэй байж чадахгүй байхаа. Тэгэхээр бид нар тэдээр бэлэн авал тэдээр авъя. Та тавиул бол илүү өндөр үнэтэй зарах боломжтой. Диплом чинь хулбарлаад авчи. Тэгээ бид нэг ингээд тавьчихна. Тэгээ би хэлсэн байхгүй. Гэхдээ яг би хийлээр бол танигдаг байхаа. Тэгэхдээ хэрвээ та нар ингээд хөгжмийн хүнээс явал хөгжимч чинь ялгаа авах морин орж хэлж ерөн хөгжмийнхэн нэг салбарын би энийг бас нэг жахан мэднэ. Нөгөөдөө нэг юм сошиал дагагчдаг би энийг сошиалаар харж идэг ч юм уу тийм нийгмийн сүлжээ танил мэл. Тэгэхээр хэрвээ морин уур тоглодог хүн байгаад ч юм уу өөр монголчуудаас намайг асуувал бүгд таньнаа. Ингээд нэг юм Монголын төвшин төрөгдөг юм морин уур урлаач ийм мастер мэдгүүл бүгд таньнаа гэдгсэн чинь
дор нь утас зохиол би хүн танина гэл дор нь хөхөд рүү утас зохиол ярьж байгаа юм. Тэгэл ингээл яриад гэсэн чинь лооша маашаал гэл ингээд гэсэн чинь төвшөнтөр багш таныг шууд таньж байна. Тэгвэл бид нар энэ хуурайч хийлээ чинь илүү өнөрөх боломж байна гэж байгаа юм. Та яг хийлээрээ танигдаагүй чсэн хуураар ч бол ерөнхийдөө өөр Монгол бас ятад боломжийн хэмжээнд танигдсан байна. Тэгэхээр таны хэлийг энэ хүн бол хийлээ одоо ингээд манай зарж эхэлж байгаа өөр газар зарсан. Хуураар бол танигдсан ч та нар хэрэг таньдаг моруур тоглодог хүн байвал асуул наад хүн шууд мэднэ гэд ингэж байгаа. Тэгэхээр энэ аяга олзуурах баштай юм боллоо шүү гэдэг гэж байгаа. Тэгэхээр тэр чинь бас би хуур игээд ингэсэн байна бас тодорхой давуу тал болж байна гэсэн. За, хоёлаа ярилцлага өндөрлүүлье. За, тэгээд нэвтрүүлгийн өнөөдрийг хүлээн авсан танд баярлалаа. Бид нар ерөн зүгээр ингээд ямарваа нэгэн зүйлийг яг өөрөө дотор нь ороог бол бүх зүйлийг өнгөцгөн хардаг тийм. Гэтэл салбар болгоны, мэрэгжил болгоны ард нь ямар үндсэн, ямар өөх түүх байдаг вэ гэдгийг тэр болгон ингэж нэг анхаарал хандуулж өнгөж хараж байдаг. Гэтэл хөгжмийн зэмсэг, хөгжим гэдэг зүгээр л ингээд одоо бидний харж байгаа жишээ нь энэ хийлийг бий болгоход ард нь ямар их зүйл өрнөдөг вэ гэдгийг бүр миний төсөөлөөгүй ертөнц байлаа. Хөгжим гэдэг бол ямар ч улс үндэстний дэлхийн хаанч амьдарч байгаа хүн төрөлхтний хичнээн өөр хэлээр ярьдаг байсан ч гэсэндээ тэр заагийг нэвтэлж бүх хүнд хоорондоо харилцаж ойлголцож чадах тэр гайхамшигтай нэгэн төрлийн хэл гэх юм уу те гэж би хувьдаа ойлгож авдаг. Тэгээд бидний энэ удаагийн нэвтрүүлгийн үзсэн үзэгчид энэ ертөнцөөр энэ хэлээр бас тодорхой хэмжээнд аялсан бах гэдэгт итгэлтэй байна. Цаашдаа бол мэдээж бас олон зүйлсүүдийг зорж байгаа байх. Тэр бүх зүйлд нь хамгийн том амжилтыг хүсэн өрөөгөө хоёлаа ярилцлага өндөрлүүлье. За баярлалаа. Бас ингээд танаа телевизэн нэвтрүүлэгт ороод одоо ингээд энгийн телевиз үзэгчд маань ч гэсэн хөгжмийн зэмсэг урлал гэж юу юу байдаг вэ? Нэг ийм салбар байдаг юм биш үү гэдэг талаар тодорхой ойлголттой болоход бас тусдсан болж байгааг баярлж байна та. За баярлалаа.